сайн байцгаана уу гэх байна. Би өнөөдөр та бүхэндээ миний утсан дээр ямар аппликейшнууд байдаг, утсаа хэрхэн хэрэглэдэг талаар би та бүхэнд тавчхан танилцуулахаар бэлэн болоод байна. Би iPhone 10-ыг хэрэглэдэг. Одоо iPhone 10 хэрэглээд 13 сар болж байна. Би тэг юмыг аль болох цэгцтэй байлгахыг хэмэлддэг. Үндсэн дэлгэцтэй нэг нүрнээс илүү би байлгадаг. Тэгээд фолдер үүсгээд категориор нь хуваарлаад ингээд утсан дотроо хийдэг байгаа аппликейшнуудаа. Дээдлийн болонд үүсгэх юм бол education хичээл сургалтын холбогдлолтой өмнөд аппликейшнууд ийшээ хийдэг. Энээс үзэх юм бол тойлогчгүй маш их хэрэг болно. Тэгээд Монгол тойлогч би энийг ашигладаг. Энэ болохоор тийм маш энгийн точ өгөө тодорхой гайг үгийн сан сайтай. Тэгээд бас хамгийн дажгүй зүйл нь офлайн гэдэг утгаараа интернет гүйч хүртэл болдгоор даваа талтай байдаг. Тэгээд би Солонгос тойлогчгаараа би Naver-ийн тойлогчийг ашигладаг. Тэгээд миний та бүхэндээ зөвлөмөр байгаа аппликейшн болохоор Duolingo гэдэг байгаа. Энэ болохоор яг хэл сурахад тохиромжтой аппликейшн, маш энгийн. За би одоо ингээд Испани хэлний анх шатны үг сурах гэж байгаа. За чинь ингээд гэр бүлийн холбогдлолтой үгнүүдийг харъя гэх юм бол яадаг. Ингээд явдаг. Ингээд маш олон квиз, маш олон сонирхолтой хэлбэрүүдээр ингээд шийдлүүд явдаг. Инк маягаар ч юм. Тэгээд яг бид нэр автобус хүлээх ч юм уу, автобус нь ийш тийш явахдаа ч юм уу тэр үедээ маш их юм байдаг шүү дээ. Тэр цагаа ашиглаад бид нар ингээд өөрийнхөө имлэгтэй нэмэрлэх ийм аппликейшнуудыг хэрэглээд байж болно. За тэгээд TED бол ер нь бол зөв must have шүү дээ. Байнгын маш сонирхолтой олон шинэ төрлийн гой лекцүүд байдаг. Тэгээд үнгүй уншдаг, үнгүй татаж аваад хүртэл дараа нь яасан ч болно. Татаж аваад дараа нь сонсон ч болдог. Ер нь маш их юу байдаг аппликейшн аа. Тэгээд бусд нь болохоор нэг онцгой байхгүй. Тэгээд энэ шопинг нэг онлайн худалдааны аппликейшнуд байгаа. Солонгост болохоор хамгийн өргөн хэрэглэгддэг аппликейшнуд нь болохоор энд байгаа Coupang гэдэг байгаа. Бас Gmarket. Тэгээд ойр үед нь Shibil Bonga гэдэг энэ 11 Bonga гэдэг энэ аппликейшнаас их ажгүй санагдаад байгаа. Тэгээд ингээд онлайнаар юмнуудаа үзээд худалдан авалт хийж болдог. Тэгээд энэ болохоор 100 болонд Coupang гэдэг байгаа. Энэ болохоор яг Солонгос байдаг түрээсийн байрнуудыг ингэж хайдаг нэгдсэн тийм аппликейшн байгаа. Энэ аппликейшнийг дамжуулаад түрээсийн байр олдог. Тэгээд би энэ түрээсийн байрнуудын талаар дараа нь би тусгай бичлэг хийж та бүхэндээ үзүүлнэ. Тэгээд Amazon байна. IKEA-гийн дэлгүүрүүд маш их дажгүй. IKEA-гийн каталог байна. Тэгээд дараагийн явах юм бол Useless гэдэг их байнгын хэрэгэлдэг, үргэлж хэрэглэгддэггүй аппликейшнуудыг би ингэж яатсан байгаа. Хийгээд тавьсан. Энэ нэг сонирхолтой өнгөрчээ. Тэгээд энэ дараагийнх нь болохоор байнга биш гэхдээ хаяада хэрэг болдог аппликейшнуудыг би шийдсэн байгаа. Жишээ нь Shazam гэдэг байна. Эсвэл CGV гэдэг Солонгосын киноны юу байгаа. Кино театрын аппликейшн. Тэгээд нэг иймэрхүү байх жишээтэй. Тэгээд миний хамгийн байнга ордог юу болохоор энэ сошиал. Яг нэрийг би их сайн өгсөн гэж мэдэхгүй ямар ч хэлсэн байнга хэрэглэгддэг, өргөн хэрэглэгддэг аппликейшнуудыг би ингээд нэг дор хийцэн байгаа. Facebook, Instagram, Gmail гэдэг ч юм уу. Тэгээд би энэчнээс хамгийн онцлог аппликейшн гэвэл Netflix-ийг онцлмоор байна. Яагаад тэгэхээр маш олон төрлийн кино, контентууд байрлаж идэг. Тэгээд энэ болохоор яг мөнгө төлдөг аппликейшн байгаа. Сар болгон Солонгос мөнгөөр би хамгийн бага багцыг нь авахад 9500 вон болдог. Монгол мөнгөөр нэг 20,000 төгрөг юм уу та. Тийм. Тэгээд маш олон юу гэдэг сонирхолтой контентууд байдаг. Тэгээд бас та хэл сурахыг хүсэж байгаа бол би Netflix-ийг заавал хэрэглээд үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд эхний нэг сард өнгөө байдаг учраас эхний нэг сар хэрэглэж үзээд таалагдах юм бол тэгээд цаашаа 2 дахь сараас мөнгө төлөө яваад явах боломжтой. Тэгээд өөр онц юм байхгүй. Wikipedia байна. YouTube, WeChat. Энэ WeChat-ийг хятад явахад их хэрэг болсон. Дараа нь тэгээс явах юу гарах юм чинь гэдэг би WeChat-ыг байлгаад байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор Transportation and Map гэж байгаа. Хуудас байгаа. Энэ хуудастай би яг одоо ийш тийшээ их явах шаардлага гардаг аяллаар ч юм уу тэр үед би маш их хэрэглэдэг аппликейшнуд байгаа. Онцлог аппликейшн гэвэл би Maps-ыг би аялах дуртай. Ер нь аялах дуртай ч байдаг үгүйч. Таны утсан заавал байх хэрэгтэй аппликейшн нэг гэж бодож байна. Энэ болохоор газрын зураг үзүүлдэг. Тухайн газрын зургийг татаад авчих юм бол та интернет үзэж, сүлжээг үзэж та энийг байнга ашиглаад өөрийгөө хаана байгааг болох боломжтой ийм аппликейшнуд байгаамаа.
За тэгээд дараагийн folder руугаа оръё. Дараагийн photos and video гэдэг folder байгаа. Энд болохоор би одоо YouTube дээр зориулсан гэдэг ч юм уу зураг бичлэг үүнтэй холбоотой юм байгаа. Тэгээд би болохоор Lightroom, Snapseed гэдэг энэ хоёр аппликейшнийг би маш өргөн хэрэглэдэг. Snapseed нь болохоор бас их тажгүй зургуудаа оруулаад маш ойлгомжтой. Харин Lightroom болохоор арай тийм юутай арай хүнд аппликейшн. Том юмнуудыг хийж зургийг яаж тийм аппликейшнуд байгаа. Тэгээд энэ дундаас би хамгийн их онцлог юу гэвэл энэ Promovie гэдэг би сайхнаас олсон. Маш тийм тажгүй аппликейшн ингээд юу яадаг. Өөрөө ингээд мэргэжлийн камер шиг өөрөө бүх юм ингээд тохируулаад яадаг. Одоо ингээд юугаа ихтэрчлээ хүртэл тохируулж болдог. Энэ frame rate хүртэл тохируулаад явуулдаг. Энэ тэгээд маш тажгүй ийм аппликейшн байгаа. Тэгээд бичлэг сонирхож байгаа юм байвал та бүхэн буцаараа ингээд энэ аппликейшнийг ашиглаад яж болно. Тэгээд Travel Essential гэдэг дараагийн folder руу оръё. Энд болохоор яг аялдаг хүмүүс бол ихэнх нь байдаг баха. Аялал дуртай хүмүүс бол байдаг бах. Booking.com, AirAsia, Couchsurfing, Kayak гэдэг. Би нэг хамгийн гоё гэсэн аппликейшн. Хамгийн юу гэвэл би Booking.com гэдэг. Энийг би та бүхэнд санал болгож байна. Бидний салгаа болохоор 100 гар талдаа 100 гар талынхаа эрх өөрөө хамгийн ойрхон байлгахаар одоо камер, энэ зураг галерей, Google, Settings гэдэг энэ дөрвийг би ингэж хамгийн ойрхон байлгадаг. Note-ны аппликейшн би яасан Minimalist гэдэг. Энийг бас санал болгоё. Маш энгийн, цэвэрхэн backgroundтай. Тэгээд маш энгийн дошоо бүлгээд та жишээ ингээд юмнууд note хийж болно. Тэгчээд даа ингээд дарангууд энэ ч гараад ирнэ. Устгахаар бол ингэж гүйлгэл алгуулах чинь. Тэгээд маш цэвэрхэн ийм аппликейшн байгаа. Хэрэглээд үзэх илүүдэхгүй байх гэж бодож байна. Одоо оюутан сурагчдад би маш хэрэгтэй аппликейшн гэвэл би энэ Cam Scanner гэж байгаа. Android дээр ч хүртэл болдог. Энэ аппликейшнийг маш зөвлөж байна. Жишээ нь хэд одоо энэ цаас байна. Энэс ингээд зургийг аваад яхад автоматар ингэж хүрээлж таниад тэгээд ингээд хүрээг ингээд сонгосон ч болно. Тэгээд яангууд автоматар ингээд яг сканерчсан юм шиг ийм дүр зургийг гаргаж ирдэг ийм аппликейшн байгаа. Тэгээд энэ дээрээс болохоор аль болох хот харагдах юм сонгоод фильтрээр сонгоод тэрнийг хадгалж болдог маш хэрэгтэй аппликейшнуд байгаа. Тэгээд одоо номны нүүр гэдэг ч юм уу янз бүрийн юм бол тэгээд яг ингээд файлаар JPG файлаар ингэж хадгалаад авах боломжтой ийм аппликейшн байгаа. Та бүхэн тэгээд намайг кейс хэрэглэдэггүй байх гэж бодож магадгүй. Би их кейсний хорхоотой. Ягаад ч юм нэг кейс авахаар шинэ кейс хийхээр чинь мэдрэмж нь шинэ утастай болсон юм шиг. Тэгээ би яг гайгүй хийдэн кейстэй. Энэ үндс миний хамгийн хайртай нь болохоор энэ кейс байгаа. Хийцэн дахад маш тийм цэвэрхэн бөгөөд нэгжин харагддаг ийм кейс байгаа. Тэгээд аяллаар явахдаа энэ кейсийг би байнга хийдэг хөвчлэн. Дөргөгийн хамгаалттай. Тэгээд артталтаа ингээд энийг нь татаад утас тогтоогчоор ингээд трей болгоод яасан ч болно. Зүгээр нэг доошоо буулгаад хуруугаа хийгээд ингээд гартаа бариад яваад байсан ч болно. Энэ болохоор бас зүгээр юм лээ. Энийг бас хайна хэрэглэдэг. Тэгээд миний утасны талаар нэг иймэрдүү та бүхэндээ санал болгох гоё аппликейшнуд байвал коммент хэсэгт хуваалцаарай. Өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк дараад subscribe дарахаа мартаваа. Тэгээ энэхүү бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэг баяр таа.